Нэг ойлгохгүй юм асууя. Би энэ асуудалтай холбогдлого асууж байна. Бид нар энэ хуучин байнгын хорооны хурлаар энэ үндсэн Монгол Улсын дээд шүүхээс орж ирж байгаа энэ санал энэ одоо улсын хурлын тамгын газрын өгж байгаа бичиг чинь одоо сая их хурлын одоо энэ байнгын хороон дээр орж ирээд сонсож шít. Бид нар ийм том институтын асуудал ярьж иж ингэж халтуурдах юм уу? Ингэж хууль зөрчих юм уу? Ингээд энэ байнгын хорооны гишүүн нэртэй сэтэртэй байгаа бид танилцаагүй асуудлынхаа төлөө энд ангаагаас сууж та конопт харуулж яаж байгаа? Ингэж хууль зөрчих юм уу бид нар? Ингэж тгийн хуулиа энэ хууль зүйн байнгын хороо зөрчих юм уу? Бидний уншиж үзээгүй цаасаар та яагаад санд хурааж байгаа? Гү тийм байхгүй танаа саналаа өчнгөө болго. Тийм байхгүй шүү дээ. Уйгамат шинэ та өөрөө хууль зөрчсөн хэрэгт орноо. Яах юм? Юрны их хурлын зүгээр мөрөөрөө ажиллаж байгаа эдэн гишүүнээ дунд нь ингэж бөмбөг олгож шиддэг энэ балиар юмнаас салах хэрэгтэй шүү дээ. Бид нар бүгдээрээ нэг одоо сандлын эрэхтэй улсын их хурлын гишүүд энэ ард түмний мандаттай сонгогдсон гишүүд шүү дээ адилхан. Тэгээ энд өнөөдөр хин нэг нь даргын эрх эдэлж ям эдэлж тэгж сэтэр зүүснээрээ ингээд давуу эрх эдлэн гэсэн тийм заалт хуулийн заалт хаач байхгүй шүү дээ. Тэгээ наад юмнуудаа бодож ярил та. Ийм том асуудлыг бид нар юм хулгайн журмаар оруулж ирээд шийдвэрлээд явдаг тийм юм гэж юу байсан юм? Тийм байхгүй энэ саналаа хүчингү болгох.